За хүний чих зогшиж чугдаг энэ эмгэг бол хүн харахад хүнд гаднаас нь харахад зовлон мэдэгддэг. Яг тэр шаналж байгаа өвчтөн маань өөрөө маш их хүнд байдалд ордог. Ингээд хөдөлмөрийн чадвар алддаг. Ажлаа хийж чадхаа болдог. 50 унтаж чадхаа бол нойргууд л төрнө. Link гээд энэ олон улсын хурал зохион байгуулдаг байгууллагаас Аз залуу эмчнэрт зориулсан тэтгэлэг зарлагдаад энэ хуралд оролцоод явж байхад Канадын Питер Перера гэдэг эмч яг энэ чихний юм pulsative tinnitusтэй хүмүүст өвчтөнгүүдэд судсан дотроос нь тархины венийн судас буюу синусийн нарийн стент тавиад чихний шуугантай өвчтнүүдийг эмчилж байгаа ийм мэс заслын аргыг тэр хурал дээр сонссон. Энийг бид эмчхүү шинэ эмчлийн арга дэлхийд нэвтэрч байгаа шинэ эмчлийн арга бид айлхаар хоцрохгүй хол шиг нэвтрэнгүүт нь одоо бид олон улсын хурал дээр очиулсан багш нартай уулзсан ярилцсан тийм олон улсын хурал дээр тайлбарлаж байгаа нь харна тийм ээ. Арга техникийн бас суралцсан ингээд тавшлах солилцоод бид нар Монголд ирж ингэж хийж нэвтрүүлдэг. Ийм байдлаар бид нар өнөөдрийг хүртэл явсаар одоо өндөр хүчтэй ус орнодоос тотгоо хэмжээнд хүртэл одоо хэмждэг болсон. Ер нь өвчтнүүдэд юу гэж зөвлөдөм бэ гэхээр зүгээр энтэйгээ тасан цагц ажлын ачааллаа зохицуул аль болох амар гэж зөвлөдөм билээ. Ер нь өмнө үзүүлж ирсэн. Өмнө нь л болохоор чих дураад байгаа учраас чих хамар хоолой эмч танцсан. Тэгсэн чих хамар хоолой эмчийн зөвлөгөө болохоор сайн унтаж амархад болно гэд. Тэгээд би бас нөгөө өөр яг энэ дугарснаас хойшоогоо жирэмслээд төрсөн гэхгүй юу. Тэгээд би нөгөө за төрөөд гайг болох гэсэн чинь болоогүй. За гайг нөгөө өвтөн нартай унтахаар бас гайг болох гэсэн чинь гайг болоог гэхгүй юу. Тэгээд маш олон хүн хөдөлмөрийн чадвар одоо амьдралын чанарт нь нөлөөлөд тэгэхээр энэ талаа зөвөрийг эмчилж гисэн байна л да. Аматар эмчтэйгээ ярилцаад энэ төрлийн эмгийг эмчилж болох юм байна гэд анзаараад исэн чинь нөгөө миний яг пульстэй гэж хэлхэн хэмнэлээр дуурайд харна. За энэ яг пульстэй адилхан юу гэдэг юм болоо гэж нийтээс хайсан чинь pulsatil tinnitus гэд зүрхний хэмнэлээр чих дуурдаг, чих шуугалт гэж байт юм лээ. Тархи руу артерийн судас ороод тархиндаа тэжээл өгөөд вен судас гардаг. Гэтэл энэ хүний хувьд бол одоо тархи цуснаа самж өгөөд ирээд гарахтаа энэ вений судас уу тархины синус гэж ярьдаг синусэд дамжиж гарч. Тэгтэл замд нэг том одоо юм шат өссөн гэсэн. Энэ судасыг нарийнсан гэсэн үг тийм ээ. Тэгээд энэ нарийнсан газараа энэс ирж байгаа урсгал маань эндээ бужигнаад одоо эмгэг урсгал үүснэ. Одоо та бүхэнд харуулж болно л доо. Энэ хуйлраад байна тийм үү. Ингээд чулуу урсгалтай байсан бол урсаж чадахгүй энэ хуйлраад. Харж байна уу? Хуйлраад. Тэгээд эндээ өргөсчихсэн. Энэ өргөссөн хэсэг газараараа судасны ханыг ингээд лушаад эмгэг урсгал үүснэ. Тэгэхээр энэ чинь өнөөний чих бол энд маш ойрхон байдаг. Одоо энэ харж байна тийм үү. Энэ чих өргөсөх шүү дээ. Энэ чих рүү шууд юм шугам очдог. Тэр чих нь энэ хүлээж аваад байнгын одоо зүрхний зүрхөө цусаа шахаад логшдог шүү дээ тийм ээ. Яг тэр логшилтыг секунд болгон хийж авч гэсэн үг. мэдрэлийн эмчнэр болон чих хамар холоон таньдаг ойрын хүмүүсээсээ ингээд ийм өвчтөе зовж байгаа хүмүүс байна уу гэж асууж ирсэн л дээ. Манай мэдрэлийн эмч баярмаа нэг ийм хүн байна гэж санал болгоод тэгээд очиж үзээд тэгээд тэрийг олж мэдсэн. Тэгээд эмчилгээгүйгээ тухайн үедээ бол яг тэгжсэн. Болохоо болоод ирэхээр чих хамар хоолоос эхэлж байгаа юм л да. Чихэл дуурайд авч ирсэн. Гэсэн чинь амархал зөвлөгөөнөөс өөр цаашаа юм өгөөгүй байхгүй. Дахиад нөгөө чих манд уурахад ирэхээр нь ахаад нөгөө интернетээс ингээд судлаад үзсэн чинь ангиограф хийдэг 3 дахь эмнэлэг байдаг гэдээ надад мэдээлэл өгсөн. Тэгэхээр нь шууд 3 дахь эмнэлэг дээр хүрээд ирсэн байхгүй. Тэгсэн чинь мэдрэлийн эмчэд эхлээд үзүүлэх хэрэгтэй гэд мэдрэлийн эмчд цаг аваад үзүүлээд тэгээ мэдрэлийн эмч маань болохоор яг ангиографийн хүмүүстэй холбож өгöd тэгээд би дараа нь ангиографийн мөх ялт эмчтэй уулзаад тэгээ онцлогоонд орсон. Ерөнхийдөө олон жил шуугдсан хүмүүс ингээд даалт хэлбэрт орсон. Ингээд энэ дээр тасцсан, энийг ингээд тоохоо болцсон. Тийм байт юм лээ. За хүний чих зогшиж чугдаг энэ эмгэг бол хүн харахад хүнд гаднаас нь харахад хүнд зовлон мэдэгддэг. Яг тэр шаналж байгаа өвчтөн маань өөрөө маш их хүнд байдалд ордог. Ингээд хөдөлмөрийн чадвар алддаг. Ажлаа хийж чадхаа болдог. 50 унтаж чадхаа бол нойргууд л төрнө. Жохон ачаал аваад юм уу жохон суухаар л чих нь одоо машин дуурч байгаа юм шиг ингээд баян тархи чин дотор ингээд
хүчтэй логшид сонсогддог хаа тэр үчнээс 50 байдал алддаг юм байна. Хүмүүс юу нь бас шуугдаг юм л их бага хэмжээгээр янз янзын шуугалтууд бас байдаг юм л тэгэл гэл хүмүүс яхаа байна. Би ч гэсэндээ тэгэл за зэ нэг сүдтэй юм биш. Тасан зохицоо доо одоо тэрэндээ ингээд хаал аягүй стресс төгсөн. Тэгэл энэ юунаас болоод бас миний амьдралд бас жоохон ингээд цөгөө нөлөөлөд байгаа байхгүй юу? Жишээлбэл ингээд би шүн сугаал юм айждаг, өглөөс ирээл юм айждаг байсан бол ингээд шүн сухаар нөгөө хамгийн их тод сонсогдно. Өглөөс ирэхээр шөндөө нөгөө сайн унтаж чаддгүй нойронд нөлөөлөд байдаг. Тэгэхээр өглөөнөөс сэрч чадахгүй ч гэдэг юм ингээл. Тэгэл явандаа баг удвал баг ажилд нөлөөлөх гээд. Тэгээд тийм учраас би бас өндөр ачаалтаа ажиллаж чаддгүй. Тэгээд заримдаа гэрээсээ заримдаа очиж ажиллана гэдэг ингээд өөрийнхөө ачаалал хүртэл зохицуулах байдлаар ажиллахгүй бол бас шууд ингээл амар өндөр ачааллаар бүтэн цагаар энэ бас яхад хэцүү болоод надад улам хэцүү болоод тэгээд энэ өвчтөн дээр нарийн онцлог байсан. Яг бидний энэ хийх гэж байгаа мис засал хийгээд энэ хүний чихний шуугаа намдах уу намдахгүй юу гэдэг боломжтой байна гэдэг оншин баталсан гэсэн үг. Мөнх алдамжтай анх уулзж хат эмч шууд миний ингээд энэ судсыг ингээд бариад ингээд уурахгүй хаацтай гэдгсэн чи би өмнө юусад уурахгүй огт болж байгаагүй учраас яг дуурхай бэлдсэн. Тэгэл миний бүр аягүй ихтгэл надад төрөөд тэгэхээр вау гэд бүр тийж байгаа юм чинь. Тэгээд үнэхээр шийдэл нь олцсон юм уу, имжилдэг болсон юм уу гэж би бүр гайхаад имжилгүй гэдсэн бидтэй гэсэн чи одоо надад чи аргыг олцсон гэдэг юм бүр аягүй гоё ихтгэлтэй хэлсээр нь үнэхээр их баярлсан. Тэгээд шинжилгээндээ орж нөгөө баталгаажуулаад тэгээд хаалгаанд орсон байна. Цусны дотор осон тэр вен дотор цусны урслыг шулуун болгоход нэрсний тэлж өгөх эмчилгээтэй цусны урслыг хэвийн урсгал байлд оруулчихлаа. Тэр шууган алга болоо. Ингээд бүрэн эмчилгээтэй юм эмчилгээ наргал хэд нэвтэрсэн юм л да. Амар гоё. Үнэхээр сайхан байсан. Яг нөгөө унтуулгахдаа тэгээд бас яг ангиограф гэдэг хаалгаанд орсон. Хаалганы дараах өрөө шилжээд тэгээд тэнд байхад би ингээд шууд нөгөөхөө чагнаж байгаа байхгүй юу? Ингээ хайгаад байгаа байхгүй. Тэгээд байхгүй. Тэгээд бүр сэтгэл тогтлоод уйлсан. Тэгэл бүр яаж яалаа гэл миний энэ зовлон ингэж ойлгодог хүн гэж байх гэж бодогдоо. Тэгээ өнөөдөр биднээс орсон тэр тохиолдол маш сайхан болсон. Энэ хүн бол бислээсэн дараа манай хүн бүр баярлаад миний чихний шууган алга болсон. Хүн бас ингэж амарч болд юм бүр уйлж ийсэн тийм. Тэр хүнд ийм яхтар хүнзгий эрсдэлс өгч юм байна шүү дээ. Энийг хинч анхаардаг, хинч тоодог. Ингээл энэ дасан зохицол гэсэн чиглэлж байсан байна. Тэний өдөр амжилттай бичсэн сайхан болсон бид нар бүгдээрээ баяртай, урамтай юм шиг нүдэнгөд үзээд байж нэг сайхан байна. Өвчтөн маань мис засалд орсон, чихний шуугаангөө болцсон бүгдээрээ амжилттай тийм бүрээ идэгсэн гэсэн. Тэгэд манай Монголч гэсэн хамгийн гайхалтай нь бид нэр ингээл хоцрогдсон байх гэж бодож идэг штеп. Гэтэл хоцрогдоогүй яг шийдэл гарсан даруйд нь баг ингээд Монголда бас энийг хийчихэж байгаа байхгүй юу? Энэ бол үнэхээр манай эмчнэрийн маань чадвар чансаа бол яг л дэлхийн эмч нартай тэр Канадад хамгийн анх гаргасан гэсэн тэр Канадын эмч нартай ингээл дүүх эмчилгээг энд хийж чадчихна гэдэг маань үнэхээр бахархалтай сайхан зүйл байгаа. Энэ мис заслыг ингээд усын 3 дугаар төвөмлөгт хийх бүр нөхцөл бүрдсэн байна. Тэгээд дээрэс нь энэ баг хамт олон энэ байгууллага дотор ажиллаж байгаадаа залуу эмчнэрийн хувьд маш их баяртай байдаг. Тэгээд та бүхэндээ баярлж явдаг. Тэгээд маш их баярлалаа. Олон зүйлийг л бодчихл байна да. Үнэхээр их талархаж байна. Энэ ташрамыг ашиглаад надад тусалсан Ганбаатар эмч, мөнх ялалт эмчийн баг бид нарыг эмчлээд бүх зүрх сэтгэлээ зориулаад ингээд тулсан явдал үнэхээр их талархлаа илэрхийлмээр байна. Өшөө цаашдаа биднэрт хийх зөндөө төлөвлөсөн ажил байна. Хэрэгжүүлээд хийгээд яг энэ асуудлууд ийм олон хүмүүсийн асуудлыг шийдэх юм.